Уусан байсан ч зүгээр. Дүүний таныг баярлуул идэх үү? За. Яагаад авах? Оо яг хөө ядраад Дүүний жоохон шодрох уу? За яг өнөөдөр яг энэ бичлэгэнд та орох ёстой хүн нэ гэвэл та яг ор. Дүүн таныг гоё нэг баярлуул. за За хамгийн гол нь таны ер нь хөл гар нэтэр ер нь хэрүүн ажил хийвэл. зүгээр зүгээр Тэгвэл дүүтэй та нэг юм амлч. Дүүн тэгээд нэг ажил болоод байгаа. За тэнгуүтэ та нэг гоё яг тэр ажлыг чин сэтгэлээсээ хийгээд бүр битгий уу гэж хэлэхгүй. Уухаа багсгач. Уус шууд ингээ архинаас гаргаж явахгүй шүү дээ. Уухаа багсгаад та яг амьдралынхаа төлөө яг өөрийнхөө төлөө яг тэмцэж чаднаг бол дүүн яг танд шууд туслах юм. Үгүйгэл яг дүүн дараагийн үнэ боллоо. болж Ер нь ингэж суугаад хэр удаж чинь та? нэг удаагүй 14 орног сууж ондоо За хэдэн үүрэг олвоо? Энэ ингээ нийлээд 3000 төгрөг хүрэх үү? 3000 хүрэхгүй. Дүүн таныг өнөөдөр яг уусан байвал нэг баярлуулахгүй гэж бодож байсан. Таныг яг уусан ч гэсэн хамаагүй. Хүн гэдэг талаас чинь таныг гоё баярлуул идэх үү? Таныг уран болгох юм болов уу гэж бодож байгаа. За Болж байна уу? болж байна ч баярлалаа. За тэгээ. Хаяг ер нь өмнө нь хүн баярлуул зүтсэн үү? Хамгийн сүүлд хизээ үнийг нь гоё баярлуулав. Хамгийн сүүлд 2014 он Одоо 11 жил болсон юм шүү дээ. Одоо танд нэг гоё нэг аз завшаа дүүн гаргаж өгнө. Тэр нь юу гэхээр та одоо ингэж харж байгаад энэ хүн тосолж идаа гэсэн үнийг нь цуг тантай зүгэн адилхан баярлуулъя. гэх юм уу? Тэгээ. Тэнгүү та өөрөө баярлуулж чинь гэсэн үг шүү. Заах. За тэгээ. За яа. Таныг яг тэр гоё хүн баярлуулж байгаа тэр нэг гоё мэдрэмж өгдөө шүү дээ. Тэр мэдрэмжийг дахиад нэг гоё мэдрээд үзээсэй гэж бодож байгаа байхгүй дүүнэр. Сайн байна ах. Дүүнийг масаачаа. Дүүн өнөөдөр нэг хоёр хүн баярлуулах гад. Технээс нь ахыг би сонгосон. Заах болохоор яг нь уусан байгаа л та. Тэгээ дүүн хамаагүй яг хүн гэдэг талаас нь хараад нэг гоё тусалж гэж бодоод сонгосон. За тэгсэн чинь ах ойд өөрөө нэг хүн баярлуулж үзээгүй удацсан юм байна. Тэгээд яг нэг дүүн нэг юм болцол тавиад та нэг хүн хараа сонгоцгоо. Тэгээд тэр хүнд нь цуг тослоё. Тэгээд тэгсэн чинь таныг сонгож байгаа юм. Таны яагаад сонгож байгаа вэ гэсэн чинь тас цэвэрлээд ингээд юм хийгээд байгаа юм чинь доороосоос дарж иж магадгүй гэж бодоод таныг нэг баярлуулъя гэж байгаа. Та яг энэ ахын гоё энэ саналын нүдтэд нэг очиж төхөө. За Болж байна уу? Яг та өнөөдөр ингэ уусан байж болно. Түүнтэй таныг ууцсан гэдэг ингээд оромжлоод ингээд нэр төрдөж алдахгүй юм шүү да. Эндээс хараад гоё өөрсөндөө таалагдсан гоё гүрчнүүд сонгоод ихнээс авчих. Үн асахгүй шүү дээ. Араа зүгээр яг өөрсөндөө таарсан яг гүрчнүүд авах шүү за. за. Өнөрийн ажил төрөлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Гүрчин ер нь нэг тааруулж шүү та. Зүгээр давгүй энэ би ч дотор бас гадаа зогсдог болохоор нэлээ 100 цаа өмсдөг. Баярлалаа. Эш шуудаа ичээд байгаа юм. Нэг авчаа гэж. За баярлалаа шах. Баярлалаа. За хоёул дуусах байгаа шүү дээ. За ингээ олон жилийн дараа хүн баярлалаа шүү дээ. Гоё боллоо шүү дээ. Тэгээ болно та. Дүүнэр нэш та юу өөрөө баярлуулсан гэж бодоорой за. Дүүн бол таныг яг хүн шиг гоё ажил хийгээсээ бодож байгаа. Дүүнээс энэ төвшөний ашиглаад энэ гоё ингээд ажил алаад байгаа. Тийм чинь таны энэ хармаалаад өртлээд байгаа шуудаг чинь дүүн ингээ хайчих. Үйлчлэлийн газар болгоно үүд бараад суугаад гарч муухай шүү дээ. Гоё урамтай байгаа ч тийм. Яг гоё шүү дээ. Сайхан шиг гүрдэг өмсчлээ. Одоо дараагийн бидний юм болоо гэж бодоод байна. Юм идсэн өнөөдөр. Өнөөдөр хоолн ороогүй. Бай хаалн дараа заах. За одоо манай өнөөдрийн нэвтрүүлэг хамгийн сүүлийн газар. Өнөөдөр манайхтай болохоор эрэгтэй эмэгтэй Европ барьсан хөтөлбөрийн газрын хамт олон ажиллаж байна. Тэний дагуулж яваадсан нэг ах байсан шүү дээ. Энэ дэлгүүрээ ажилладаг захирлын. Одоо та яшаа орж байгаа дандаа гоё ярьсан хөтлөөд байгаа. Энэ хөтлөөдөөс яг өөрийнхөө арчмаард таарсан хөтлийг сонгоод авчих. 2-3 жил өмсөн амар чанартай хөтлөөд байхгүй. За. Ах ер нь өнөөдөр ямар байна? Гоё өдөр байна. Өдөрт гоё өдөр. Яаж та хэд таарч. Тэгээ таарсан дотор сэтгэл маш өндөр үнэ.
За хоёулаа бол ингээ нээлж аваа гадна талыг чи өөрчилчлөө. Одоо дотор талыг болохоор та өөрөө өөрчлөх хэрэггүй. Тэгнэ. Тийм ч та одоо яг яаж өөрийгөө өөрчлөе гэж бодож байна. Явцаас нэг ингээ хувцас хөдөөд ингээд үүсэн чинь сэтгэл санаа шал өөр болчихсон. Харин өөр одоо та өөрөө төлөнд байсан уу? Тодлоорсон. Одоо ийм гоё ингээ хувцас санагтай юм чинь дахиад чинь хайрцтай байд мөнгөгүйгээ суухгүй ч тийм. Суухгүй одоо. Одоо яста хараа өөрөөр харж байгаа ч тийм. Одоо ороог өөрөөр хараа. Бизнес бодож байна уу? Нөгөө далган төрөө дахиад өөр нэг бодлоор одоо шүү дээ. За ер нь ямар ажил хийж чадах вэ одоо? Би одоо энэ хойдлын юм дээр барилга нэг заслын юу ажил хийдэг шүү дээ. 7 хоног ажилласан цалингаа өгсөнгүй. Та ер нь хэр тууштай хүн бэ? Би ажилтуул тууштай. Ажил дундуур ингээ уугаад алгуулахгүй үстэй. Үгүй. Ер нь тийм тохиолдол байна уу? Одоо ойлоо нэг жоон шудраг ирье. Тийм тохиолдол байхгүй дээ. Ажлыг л нэг л барил тусгал ажлыг л өвчнө. Та яг үнэн шударга хэлсэн гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм чинь одоо манай нэвтрүүлэг үзэж байгаа. Яг анхаатай орсон барилгын ажил ч юм уу аль эсвэл манаач те. Тиймэрхүү ажил байвал яг анх бол архиа уухгүй ажиллагаа хүндлэн явах юм шүү. Та бүхэн санал болох ажил байвал коммент сэтүүлдээгээрээ. Танд ер нь холбоотой хуудас шөрөөс байна уу? Дол уцууд чинэхгүй галтав. Тэг байгаа юм тийм үү? Бага. Тэгвэл та дугаар хэлчих. 89 12 89 Готлон ярина. Гоё нөө. янз бүр шүү дээ. Ихээ байгаа ч тийм мэдээ. Тийм. Доороос дарахгүй нэстэй та. Энэ үдэд ороос ч дарахгүй, юунаас ч дарахгүй. Одоо энэ сэтгэлцэн ч дарахгүй шүү дээ. Одоо сэтгэл зовлончлоо, гоёулчлаа, тодгоогочлоо, цавцаа хуулаад хүмүүстэй. Одоо чигкөө өдөргөө өштэй одоо юу цаасаа ч тавсууд. Хоёлаа чи сая бодоод чи ерөөс нэрөө сайн мэдэлцээгүй юм биш. За, хэнэр алдрыг юм бэ? Наваа Гамбаяр гэдэг. За, дүүг нь бэлгэн гэдэг. Аав ээжээс ингээ өгс нэр вэ штэ. Энд чинь та одоо Гамбаяр гэдэг нэр байгаа ш. Дахиж зөртөхгүй гоё шүү. За, Гамбаяр ах чи мундаг штэ хэл дээ. За, дүүн тэгээ таныг амар гоё хүндэлж байна. Таны чадна гэж ойлгож байгаа шүү. Дүүнэр нэг хамгийн гол нь таныг ингээ хувцас оноор бид чинь ингээ юм шингээх биш. Гол нь энэ сэтгэл зүрхэнд чи юм шингээх гэдэг дүүнэр ингээ хичээгээд байгаа байхгүй юу? Угаасаа үлгэрийн юм ярихгүй. Дүүн бол арх мархаа шууд хаяхгүй. Хамгийн гол нь та багсгаад те. Тэгээ найр морин дээр ингээ амсуул юу хийхээс надад тцсэн асуудал байгаа, танд тцсэн асуудал байгаа. Ингээ асуудалгүй хүн гэж байхгүй. Амьдралд ингээ асуудал гараад ирэх хүмүүс уугаад байгаа байхгүй. Амьдралд альва нэг асуудал гараад ирвэл уухгүйгээр яг ингээ эрүүл ухаанаараа тэр асуудлуудад давж дуулчаад та одоо дахиж битгий ингээ архичин Гамбаяр гэж дуудуулаарай за. Хөдөлмөрч одоо гоё ах шүү Гамбаяр ах гэл тэгж дуудуулаарай за. Ямар өдөр юм. Ямар сайхан өдөр юм. Ингэж өөрөө бүрөө хувцлаа гэж байдгаас. Хоёлаа одоо нэг туршилт хийх. Хоёлын гутлыг шигтаач одоо. Тий. Заах юу нэртэж байна? Херос нэртэж байгаа зү тий. Энэ ингээд ямар ч тийм нэг орлуулсан нэг нэхий биш байхгүй юу? Оройг ингээд нэхий байхгүй юу? Тийм болохоор танд ингээд гоё баттгаач үнэртүүлж байгаа. Нэлээд жилийн өвлийг та энэ гутлаа туулна гэд чандрын танд ингээд харуулж байгаа шүү. Заах. За баярлаа. Херос нэртэж янз бүр чигко өргөл юм шиг. Эндээ дүүр мэдж чадмаар юм уу? Одоо дараа эрэхтэй яг энэ дэлгүүр дээр өөрөөх ажилласан ажлынхаа хөлсөө ингэ барьж ирээд гоё гутлаа аваарай за. Тэгээ 11 жилийн өмнө хүн баярлуулж ирсэн гэсэн. Одоо ингээд түрүүн та хүн баярлуулсан шүү дээ. Тэгсэн чи юу ер нь ямар санагдсан? надад гой санагдсан. Анх удаа хүн баярлуулж үзэж яах гэж одоо өөрөө баярлуулаа үзтээ. Үгүй та ингээ баярлуулсан гэсэн үг байхгүй юу? Гоё ингээ ажил хийгээд дандаа ингээ хүн баярлуулж аваарай заах. Готлоо хамт олондоо амьдрал нь аз жаргал эрүүлэх олзом ихтэй болтгой. Та бүхтийн сэтгэлд маш их баярлалаа. Та эдгээр итгэл над дөрөг би алдахгүй. Маш сайхан амьдрах болно бай. Баярлалаа. Баярлалаа. Готлын дэлгүүрээ хамт олноор орж үйлчлүүлээрээ янз бүр өхрөө асан ширэн готл байна. Үсээ дүүц шатаагаад дүүц шатахгүй юм байна. Бөөрө шатааж байгаа нэг готлоо авч үйлслэв. Чанар бол дээд зэргийнх юм байна. Явуулсан дөр өөдөө зогсож юм. Эргээд дэрэг шиг буцаад болдог шиг амьдрал нь ад жаргал эрэлэг сайн сайхныг хүсээрөө ёо. За, ирээлээрөө тэгээ та одоо яг энэ
мэдрэгдэж байгаа мэдрэмжээ дахиж битгий мартаарай. Яг энэ мэдрэмжээ л та яг өглөөс ирэх шалтгаан болгоорой. За ажилдаа ингэ шантраад байвал мэдрэж байгаа мэдрэмжээ та гой зорилго болгоорой. Яг энэ мэдрэмжээ л та ингэ хадгалж чадвал та бол юунд л хүрнэ. За тэгээд танд амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд та бүхэндээ энэ сайхан бичлэгийг хийхэд гүн тусалцаа үзүүлсэн эрэгтэй эмэгтэй Европ барьсан готлын нэг ажлуудыг ахтаа та бүхэнд гой танилцуулъя. Тэгээд танд ер нь хэр санагдав? Тэгээ ер нь амьдралд юу ч тохиолдож болно. Хатанд бол хүн баярлуулж л байвал айгүй гоё. Хүн хүнээ хайрлах шиг гоё юм байхгүй тий. Хүн хүмүүсээ дэмжиж хэдүүлээ. Гоё хахтлахт нь гоё юм да. Тэр нь ингээд манай фоллоу дараад дансаг хийдүүлээ. Манайх ч одоо ингээд дөрүүлээл гэж хэлж. Та хэд манд дандаа л хүн баярлуулж өгдөг. Ахын дүүнэр ч гэсэндээ баярлаад дуртай готлоо энэ чинь сонгоод авчих. Дөрүүлээ сонгоод болох юм уу? Болно. Дуртай готлоо сонгоод ав. Юу вэ түүгээрээ дайл тий. Хатанд байгаа нь энэ. За ахын хүсэлтийн бүлээн зөвшөөрье даа. За маш их баярлалаа. За готлоо үзээ сонгоод авцгаая. За тэгээд өнөөдөр манайх хамтран ажиллаж байгаа эрэгтэй эмэгтэй Европ барьсан гутал хамт олон маань тэгээд манай фоллоу дараадан сайн дөрвөн гишүүн дөрүүлэнд нь дуртай хүссэн гутлаа сонгоод авах гэдэг гоё бэлэг баярлаа. Үжиж байгаа та бүхэндээ гэсэн гоё бэлэгтэй тэр нь юу вэ гэхээр та бүхэн маань яг гоё ориг ингээд чанартай юм нэхэд дуртай гутлыг ойр дотны ингээд аав ээжтэй ч юм уу те ах トゥ өртөө их нэртэй байгаа ингээд бэлгэлхийг хүсээд те тэгэж бодож ирсэн бол та бүхэн маань меншн дээрээ тэгээд нэг хүн хідэн ч хүн меншндэж болно. Яг тэр хүнд өгмөр байна гэд меншндэд ингээд доор комментэнд үлдээгээрээ тэгээд манайхан болохоор яг тэр меншндсэн яг хүмүүс дундаас нь яг хоёр хүнд нэг хүссэн гутлаа авах тийм эрх хөр ингээд бэлдсэн байгаа шүү. За тэгээд өнгө арзмарын өргөн сонголттой 300 гаруй эмхтэй загварын гутлнууд мөн дээрээс нь 250 гаруй ингээд эрэгтэй загварын гутлнууд байдгаар бусад газруудаас онцлог байдаг юм шүү. Тэгээд бүгдээрээ ингээд нэхэд дотор тайван гутлнууд ингээд тань ингээд хүлээж байгаа. За тэгээд энэ хөтлөө үзсэн бүх хүмүүстээ маш баярлалаа. Болоо дараадан сайн байлаа.